Yo guys, C++ дараагийн хичээлд тавтаа морил. Өнөөдөр би та бүхэнд string гэдэг зүйлийн талаар заах гэж байна. String. Тэгэхээр би яг одоо энэ би file гэдэг одоо Visual Studio 2013 Ultimate version ашиглаж байгаа. File new гэж project. Тэгэд би энэ template гэсэн C++ гэдэг дээр empty project гэж нээгээд C++ одоо энэ folder дотор string хоосон project нэчлээ. Delete тэгээд add new item control shift L тэгээд cpp file name cpp. Яг одоо би энд include c гэдэг нь болохоор c хэдний гэж байгаа. C std гэдэг нь болохоор стандарт. Тэгээ IO гэдэг нь input output. C стандарт IO include гэдэг би оруулчихсан байна. Тэр зөв бичвэл int main int arg c char star arg v return 0. Танан зарим нь энийг одоо яагаад бичдэг юм бэ? Энэ одоо яагаад дандаа юм бичээд энэ гайхчих магадгүй тун удахгүй энэ зүйл одоо ойлгомжтой болох болно. Хамгийн ихдээ би өмнө string гэж байгаа. String гэж одоо юу гэдэг талаар би ярих гэж байна. String гэдэг нь ерөнхийдөө бол чи гинж гэж ойлгочих болно. Одоо нэг гинж холбогдоод гинж өмнөх array гэдэг хичээл дээр би үзүүлсэн. Hello гэдэг үг үүсгэн бол h одоо энэ character array гэдэг L O тэгээд ард талд нь 0 байт гэж байгаа. Энэ O 0-ийн тоо гэдгийг би ойлгох одоо O-с ялгах гэж дундуур зураас тавьж байгаа. Хэрвээ энэ 6 одоо character hello тэгээд 0 байт. Хэрвээ одоо энэ printf гэдэг функшн маань уншихдаа энэ character-ууд окей уншин энэ 0 биш. Тэгээд 0 гэдэг 0 байт уншингууд энийг terminate гэж одоо нэрлэдэг. Окей юугаар дуусч байна гэдэг одоо printer маань terminal дээр hello гэдэг үгийг print хийдэг. Print hello world new line. Тэгээд би Microsoft одоо Visual Studio дээр debugger point гэж одоо энэ дээр ашиглаад програм энд зогсноо гэсэн үг. Тэгээд hello world. Alright. Энэ маань бол одоо character array гэдэг би одоо өмнөх character гэдэг хичээл дээр үзсэн. Санаж аваад одоо би character гэж одоо үсгтээ би жишээлбэл char my char array тэнцүү 12 тэгээд би character-уудаа нэгээр нь бичижсэн таслал тавиад h e гэхдээ энэ маань бол ядаргаатай учраас арай амархан бичих арга би зааж гэж байна. Энд чинь хоосон орхиод тэгээд шууд double quotation mark нэтер одоо энэ single quotation биш энэ double quotation mark ярьж байгаа. Double quotation mark. Үүн дээр чи одоо шууд string одоо бичиж чадна. Hello world. Тэгээд new line. За new line-д оруулж. Тэгээд энэ форматн дээр болохоор printf гэдэг функшн дээр string format. Тэгээд ард нь my char array. Одоо энэ маань өөрөө автоматар C хэлмэн бол компайлер маань одоо энийг тооцоолоод энийг тоолно гэсэн үг. Одоо энэ 5 hello гэдэг 5 character word гэдэг нь 5 character space 10 тэгээд нийтэд 11 ард талд нь 0 баййтыг минь автоматар нэмээд 12 байт. Одоо энэ уртыг минь одоо character гэдэг нь бидний өмнөөс бичээд өгч байгаа гэсэн үг. Гэтэ чи бүр уртыг бичих гэж байгаа бол одоо зөвөр дундны энэ хоос ороход компайлер маань өөрөө автоматар үнийг чиний өмнөөс тооцоолоод хийчихнэ гэсэн үг. Одоо би энийг ажиллуулаад харах юм бол яг адилхан ажиллаж байна. Hello world. За string гэдэг нь болохоор юу гэдэг вэ? Хуучаа яг C хэлэн дээр бол одоо string гэдэг зүйл data type бол байхгүй. Гэхдээ string гэдэг нь хууч яг өндөө character арай. C++ хэлд одоо сүүлийн орчин хэднүүдээ дээшээ бол string гэдэг data type-ууд гарч ирсэн. Гэхдээ өнөөдөр бол би дандаа та нарт C хэл зааж байгаа. C++ руу харах орж амжааг байгаа.
Ерөө C++-ыг сурах гэдэг бол C хэлийг заахгүйгээр одоо гадуур бас тийм янз бүрийн хүмүүс зааж магадгүй. C хэлийг заахгүйгээр C++-ыг энэ бол буруу. C хэлийг одоо заахгүйгээр C++-ыг бол сурна гэж бол бүтггүй одоо буруу зүйл гэж хэлмээр байна. Яг тийм бол C хэлэн дотор маань одоо яг C++ маань бол C яг анх үүсгэхдээ би эхний хичээлээр хэлсэн. C++ гэдэг нь анх бол C with class гэсэн нэртэй гарч ирсэн. Үндэ бол энэ чинь C хэл. C-ийн арай апдейт хийсэн дараагийн үеэр гэж хэлж байна. Тэгээд одоо би энэ string function одоо бичиж string function. Одоо би хамгийн ихдээ би өнөөдөр яг одоо би та бүхэн loop заасан хэсгээ яг сайн санахгүй байна. While loop data type-ууд заагаад ирсэн while loop, for loop, do while янз бүрийн loop-ууд байгаа. За одоо тэгвэл одоо үзье. Ямар ч үсэн би str then гэдэг function бичээ. Одоо энэ бол хуучны C гэсэн үг. Return энэ function маань return integer босож өгнө. Return ямар нэг integer байх. Одоогонд бол 0 гэчээ. Тэгээд энэ function маань ямар argument авах вэ гэхээр character pointer. Энийг бол би prefix suffix гэдэг одоо би заажсан. Өмнөх хичээлээр namespace гэдэг дээр одоо p гэж минь бол би prefix өгөх дуртай. Яагаад тэгэхээр дараа нь би энийг p гэдгийг маань хараад одоо энэ pointer юм байна гэж мэднэ гэсэн. Pointer гэдэг маань болохоор энэ character одоо энэ start гэдэг. Одоо char pointer arg гэдэг одоо энэ яаж энэ маань болохоор the pointer is there гэж. Энэ маань болохоор p is there гэдэг маань энэ маань бол зүгээр нэг character бол биш шүү. Одоо character зүгээр character юм бол энэ бол нэгэн character гэдэг бол чинь char my c ч гэдэг юм уу. Энэ маань pointer болохоор p is there гэж. Яг энэ зорилго нь болохоор string зорилготой. Тэгээд энэ маань болохоор string гэдэг маань болохоор өөрнөө зайны бүтнээр бичээ дээ. Зөв практик string length string length энэ function юу гэхээр одоо энэ pointer-ыг string-ийг аваад энэ маань хичнээн characterтэй юм бэ гэдгийг тоолоод буцаагаад тэр тоог нь integer буцааж өгнө гэсэн үг. Гэтэ тэр integer маань бол хизээч юу байхгүй 0-оос бага тоо гэж байхгүй. Тийм учраас би энийг unsigned integer гэж. Unsigned integer. Окей. За тэгээд Canada overload unsigned integer char yada function distinguish return type alone. Why? Саяны complaining би ойлгосонгүй. Visual Studio IntelliSense гэж байдаг. Саяны энэ одоо IntelliSense гажигдчих шиг байна. Right. Тэгэхээр одоо би MyStr to length гэж print f маань арт нь unsigned int length into string length function. Тэгээд энэ my char array гэдэг одоо энийг авна. Тэгээд энэ маань бол энэ function маань одоо буцаад энэ string-ийг маань бол яг одоо бид нэр энэ 11 character тэгээд 0 byte-ийг оруулаад 12 character гэдэг одоо бид нар мэдж байгаа. Гэхдээ бид нэр одоо мэдгүй байх гэсэн ирээдүйд ямар нэгэн параметр ч магадгүй user маань input-д тийм бич болно. Username login хийх гэж байгаа username ард нь user нэрээ бичнэ одоо би бол G4 тэгээд дараа нь password тэнцүү 1 2 3 4 5 6 ч гэх юм уу. Тийм бол энэ маань хичнээн тэмдэгтэй байна гэдэг бид нар одоо тоолох хэрэгтэй болно. Тэр тохиолдолд энэ маань тэмдэгт маань янз байх учраас бид нар энэ function-ыг одоо ашиглана гэсэн үг. Окей. Unsigned length тэгээд DUD. Alright. Save.
UD биш болоод арлаа шүү энэ маань. Unsigned U. Alright. Hello world тэнцүү 0 length гинэ. Одоо энд бол бидний юу гарна. Тэгэхээр энд мэн хамгийн ихэд length гэдэг variable үүсгэд тэр variable маань unsigned integer байна. Одоо буцаад бид нэр бол unsigned integer буцааж өгнө promise амласан. Гэхдээ энэ маань анх утгах нь болохоор 0 гэдэг утгатай. Тэгээд түүнийгээ бид нар буцаагаад length энэ function досаад одоо энэ дотор кодоо ивчээд нэгэ тэр маань тооцоолоод гарна гэсэн үг. Хамгийн ихэд бид нэр юу яана гэсэн үг. While loop. While loop гэдэг зүйл би яг та одоогондоо while loop-ийг заасан хэсгийг санахгүй. Хэрэв заагаагүй бол энэ хичээл дээр би давхар бас заачих гэж бодож байна. Одоо string length гэдэг function дээр зориулаад while loop гэдэг маань юу гэдэг вэ? Юу гэсэн үг вэ? While гэдэг маань одоо төв зүрх хүлээх гэсэн үг. Одоо энэ юу Visual Studio дээр одоо keyword-ууд надад синхронгээр харагдаж байгаа. Чи character unsigned int keyword while гэдэг маань одоо keyword гэдээ харагдаж байна. Энэ болохоор parenthesis дотор маань болохоор condition байна. Condition гэдэг маань болохоор true false одоо утга байна гэсэн үг. Тэр 0 бол одоо энэ маань false. Тэгээд 0-оос бас бүх утга энэ маань үнэ гэсэн үг. Тэгээд дараа нь block code. Энэ block code энэ маань scope би нэг scope гэдэг хамар хүрээ гэдэг хичээл дээр заасан. Өмнөх хичээлжсэн. Хамар хүрээг одоо солихгүй миний өмнөх хичээлийг үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэд энд маань бол юу гэхээр би pointer гэдэг яг одоо би түүнээс өмнө би энэ гэхдээ printf гэдэг function дээр харъя гэж байна. Одоо бол энэ character pointer одоо энэ my character array гэдэг hello world үүнийг би одоо энэ string length гэдэг энэ function руу пассалж байгаа. Гэхдээ энэ маань бол point энэ одоо hello world гэдэг энэ маань RAM дээр бол одоо memory дээр бол байралтай энэ маань 12 byte одоо ингээд араас сурсан 12 одоо byte хэмжээ таатагдчихж байгаа. Энд бол h e явсаар байгаа. Тэгээд энэ world d үсэг хамгийн сүүлд хамгийн сүүлд 0 byte 0. Тэгээд энэ маань нийт 12. Гэхдээ энэ маань яг memory address дээр татах юм бол энэ маань memory address одоо хэд ч үгүй нэг тоо. Жишээлбэл одоо би маш жижигхэн компьютер гэж үү. Memory address 13 дээр байсан бол h үсэг 13, дараа нь 14 e үсэг. Тэгээ явсаар хагаад энэ 0 byte хэд үсэг дээр тэр хүртэл бид нар одоо энэ memory address-уудаар нь явна гэсэн үг. Pointer. Тэгэхээр бид нэг ихэд энэ pointer харъя. Percentage p гэдэг маань бол одоо pointer. Тэгэхээр p string pointer тэнцүү memory address. Тэгээд pstr паслээ. Тэгээд би энд одоо break point авчээ. Одоо энэ pointer маань memory address дээр бол яг энэ memory address дээр хадгалагдаж байна гэж 32 byte. Одоо миний үйлдвэрлэлийн систем одоо 32 bit үйлдвэрлэлийн систем биш. Бидний одоо бичиж байгаа парам 32 bit одоо 32 bit парам бид нэр одоо бичиж байгаа учраас энэ бол 32 bit одоо memory address харагдаж байна. Хэрвээ энийг нь би юу гэдэг unsigned integer одоо тоо болгоод харах юм бол memory address одоо 1,767,684 дэх byte одоо memory address дээр энэ pointer hello гэдэг хамгийн ихний h хэсэг байна гэсэн үг. Дараа нь одоо яг энэ pointer-ыг бол энэ character array маань бол хуульж авсан. Энд бол character гэдэг одоо зурх юм бол энд character array гэж байгаа. Энэ character array маань pointer эхнийх нь болохоор саяны memory address дээр одоо 1,700 яра тэр тоон дээр одоо memory address дээр эхний үсэг нь хадагдчихсан. Тэгээд бид нэр энэ pointer-ыг одоо энэ string length гэдэг function руугаа паслаад үүний pointer memory address-ийн одоор ийшээ хуулж авсан. Тэгээд тэнийг мэн энэ printer харагдаж байгаа pointer address. Тэр бид нэр одоо дараагийн үсэг e үсэг тэгээд l үсэг l o ингээд үсэг үсгээр нь явна гэсэн. Бид нэр 0 byte гэдэг нь болохоор 0 гэсэн үг. 0 byte-ыг олох хүртлээ. Гэхдээ яг одоо би дахин define гэдэг одоо pre processor зааж define
Гэтэ define талаар би дараа бол та дэлгэрэнгүй бол заах болно. Одоохондоо зүгээр 0 гэж бичээд 0 0. Одоо за энийг март. Дараа нь би define-ийн талаар би бол дэлгэрэнгүй тусдаа видео ялгаж заах болно. Тэгэхээр бидний одоо хийх зүйл юу вэ гэхээр while loop pointer not equals to 0. Энэ condition мэн болохоор not equals гэсэн. Одоо энэ бидний энэ юу нэг тэнцвүүгийн тэмдэг. Одоо бид operator гэдэг одоо өмнөх хичээлүүдээр ярьжсэн. Энэ бүх мэн одоо өнөөдөр энэ зүйлсийг заах гал бэлдээдсэн гэсэн. Хэрвээ чи гайхажсэн байж магадгүй бас operator гэдэг баг толгойр гэсэн юм заагаад энэ заагаад яг нэг ч параметр ч гэхдээ одоо л яг нэг жигнэс параметр ч хэлж байна. Эдгээр хүчтэй энэ зүйл бол бэлтжижсэн. Operator гэдэг plus operator, minus operator, одоо void үржих гэдэг operator доо заажсан. Энэ тэнцүү гэдэг нь бол assign operator гэдэг. Энэ нь болохоор энэ 0 гэдэг утгыг одоо энд одоо өгж байгаа. Энийг бол assign operator гэж байгаа. Энэ анхаарлын тэмдэг маань болохоор not гэсэн operator. Энэ тэнцүү not гэсэн үгүйс гэж байгаа. Одоо энэ equals гэдэг нь энэ бол тэнцүү assign. Тэгээ ардлт нь тэнцүү not equals гэхээр энэ биш, тэнцүү биш гэж байгаа. Тийм тохиолдолд энэ маань true condition. While pointer string тэнцүү not equals 0 бол энэ блок код ажиллана гэсэн ардлын одоо энэ блок код. Тэр маань юу гэхээр энэ pointer-ыг бол нэг нэгээр би та өмнө increment operator гэж заасан гэж найдаж байна. Тэрээ заагааг бол increment гэдэг нь болохоор нэг нэгээр нэмээ явуулчихна гэсэн утгыг яг энэ би одоо энэ маш энгийнээр үзүүлчихье. Int test тэнцүү temp хичээлээ төр ашиглахаар temp тэнцүү 0. Тэгээд temp not equals 10 бол plus temp. Окей, increment operator. Энэ маань болохоор одоо энэ 0 гэдэг эхлээд энэ 0 байгаа. Энэ 0 10 тань тэнцүү үгүй. Тэгэхээр энэ блок код ажиллана гэсэн. Энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол энийг тавьчихсан үг. Temp дээр нэмэх нь 1 гэж бичсэн яг адилхан. Одоо энэ temp гэдэг нь 1 болчихсон. Яг үүнийг хийж байгаа гэсэн үг саяны increment operator маань. Гэхдээ заримдаа чи ардталтай increment operator, заримдаа чи урталтай increment operator гэж харна. Үүний талаар би дараа хэрэг би нэг өмнөх видеон дээр оруулаагүй чи комент бичиж үлдээгээрэй. Яг одоо би интернет байгаа учраас өмнөх видеонд бол харж чадахгүй байна. Тэгээд энэ видеоны талаар хэрэг би заагаагүй бол дараа нь чи комент бичээд үлдээгээрэй. Би дараа нь энэ талаар видео хийж тавих болно. Өмнөө нэмэх ардталтаа нэмэх гэж бичсэн ямар ялгаатай бэ? Тэгэхээр одоохондоо би зүгээр урталтай ашиглаж plus. Гэтэ хамгийн энгийнээр бол temp тэнцүүнийг ингээ ашигласан ч болно. Одоо энэ нэмэн temp маань 0 байгаа. 0 дээр нэг нэмээд энэ нэг маань 1 болсон. Дараа нь 1 тэнцүү 10 та тэнцүү үгүй. Тэгэнгүүт одоо дахиад 1 дээр нэмэх нь 1, тэгээ 2 ингээ өсөөд 3 4 5 гэж яваад байна гэсэн. While гэдэг маань бол одоо энэ маань үнэн л байх юм бол үгжтэй ажиллаад байна гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд temp гэдэг маань 10 болоод одоо зогсоод энэ маань бол 10 та тэнцүү биш гэдэг маань худлаа яг 10 12 тэнцүү. Тэр тохиолдолд энэ false болно. Тэр тохиолдолд энэ loop дуусаад дараагийнх руугаа гарна гэсэн үг. Тэр бот би энэ printf temp temp тэнцүү number T гэдэг маань decimal тэгээд ардталт нь temp тэгээд ажиллаад харъя. Одоо temp 1 2 3 4 явсараад 10 та тэнцэн тэгээд энэ break loop одоо энэ pointer маань энд ирсэн програм маань энэ дээрээ зогссон. Хэрэг би батлагыг үзүүл яг юм бол одоо энэ одоо loop гэж ярьдаг энэ бол одоо тойрог loop гэдэг нь бол ерөнхийдөө бол тойрог гэсэн үг. Doom loop энийг loop гэж нэрдэдэг байгаа.
тойроод байна гэсэн. Энэ маань ингээд хэрвээ энэ кондишнер чи зүг бичихгүй бол энэ ингээд дуусахгүй тойрог чинь хязгааргүй тойрог чинь. Тэгэхээр бол програм чинь ингээд дуусахгүй тойрог бол CPU чинь тултлаа ажиллаад тэгээд програм crash компьютер чинь гацнаа гэсэн. Printf гэнэ дон дуусчихсан. Одоо энэ маань loop маань дуусаад одоо энэ маань дараагийн блокноос гарсан гарч байгаа. Тэгээд дараа нь энэ break point энд маань яриад одоо програм маань зогссон 16 дахь мөрөн дээр. Яг одоо бидний хийх зүйл юу вэ гэхээр би энэ pointer гэдэг зүйлийг одоо үзэж байгаа. Тэгээд энэ debugger tool ашиглаад илүү одоо энэ би 10 loop-ын дотор debugger авчижээ. Хэрвээ pointer тэнцс not equals 0 гэж бичүүлнэ. Гэхдээ яг энэ маань буруу програм. Одоо чи ингэж бодож магадгүй. Энэ hello world гэдгийг ардлт нь 0 byte гэж байгаа 0 byte одоо. Тэгээ явсаар хагаад одоо би энд одоо length гэдэг одоо би энд бол нэмээ явчихна гэсэн үг. Хэрвээ энэ үгүй бол class length одоо энэ үсгийн тог маань нэмнэ гэсэн үг. 1 үсэг, 2 үсэгтэй, 3 үсэгтэй одоо энэ h 1 үсэг, 2 үсэг, 3 үсэг, 4 үсэг, 5 үсэг, 6 үсэг, 7 үсэг, 8 үсэг, 9 үсэг, 10 үсэг, 11 үсэг, тэгээд 0 byte 12. Тэгээд энэ length маань буцаагаад 11 юм уу 0 byte нь оруулаад бол 12. Бас оруулахгүйгээр 11 гэдэг аль нэг тог нь хэлнэ. Тэгээд тэр бол одоо чи хэрвээ 0 byte-ыг олох хүртэлгээд чи ингэ биччихээ гэж магадгүй бодож ич. Энэ маань буруу. Яагаад гэвэл би одоо харуулъя. Temp энэ дээр бол маш болгоомжтой ажиллах гэсэн. Тийм учраас би энэ break point тавьчихсан. Тэгээд би одоо энэ утгыг энэ U гэж харъя. Тэгээ ардталт нь PSTR. Одоо энэ temp variable бол бидэнд хэрэггүй. Одоо break point маань энэ дээрээ зогсчлаа. Би одоо debugger tool ашиглаад энэ next step F11 дарна. Boom. Тэнгүүд pointer маань инэ гэж байна. Тэгээ дахиад одоо явуулъя. Тэнгүүд дахиад pointer маань инэ ирж байна. Pointer одоо би ингэж нэлээд олон явуулчих. Энэ нь memory address маань ингэж яваад байна. Гэхдээ нэг зүйлийг би мартчих бас. Бид нэр memory address-аас нэмэх хэрэгтэй. Одоо bishop pointer string. Тэгээ одоо энэ ажлуудад харах юм бол хэд ажлуулч тарыг. Одоо энэ маань эхлээд 77 байсан, 78, 79, тэгээд 80, 81, 82 гэж явж байгаа. Энэ маань бол тэгээд memory address одоо миний компьютер бол яг одоо 8 ГБ RAM-тай. Гэхдээ 32 бит бол 4 ГБ-аас илүү явж чадахгүй. Хязгаар нуртал 4 ГБ. Тэгээд 4 ГБ гэдэг нь аим шиг том тоо. Тэр тоог дуустал одоо энэ маань явна гэсэн үг. Memory дээр аялаад байна гэсэн. Тэгээд memory-ны эцсийн хязгаар компьютер гац хүртэл. Тэгэхээр бид нэр яаж одоо энэ h гэдэг үсгийг авах вэ гэж чи бодож магадгүй. Энэ маань pointer байгаа. Одоо энэ character array маань бол энэ pointer энд бол pointer энэ pointer буцаж дахиад pointer явна гэсэн үг. Хоёр pointer ашиглана гэсэн үг. Star буцаж дараагийн pointer-ны үгс үг гэхээр бид энэ утга дотор нь байгаа утгыг авмаар байна. Би энэ pointer хаягийн бишээ. Дотор нь ямар утга байна? Тэрнийг би авмаар байна гэсэн үг. Тэгэх бол энэ h үсэг тэр нь гарч ирнэ. Одоо бид тэрний энэ урталт нь pointer. Одоо энэ маань өөр аль хэдийн pointer байгаа. Pointer гэсэн үг. Одоо яг үүндээ бол character array гэдэг маань одоо dereference гэж нэрлэдэг. Ингэж буцаж одоо аялж яана гэсэн dereference. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр би одоо яг одоо миний програм бол энэ scope дотор байгаа. Энэ function дотор. Яагаад тэгэхээр энэ scope-оос бид нэр memory address-ыг хуулж авсан. Character array эндээс memory address эндээс энэ hello world эхэлж байгаа шүү хуулж авсан. Энэ хуулбараа бид нэр энд одоо pointer star явж байгаа. Гэхдээ энэ утгыг нь бид нэр үзэхийн тулд бид нэр энэ memory address-аас буцаж явах хэрэгтэй болж таарна. Тэгээд дараагийн үсэг энэ буцаж явна. Энийг
Ингэж буцаж явж байгаа юм байна болохоор dereference гэж нэрлэдэг байгаа. Жоон сайн замбрааг байсан баг. Одоо энэ бол үндэл одоо энэ pointer маань байгаа. Тэгээд энэ бид нар буцаж reference хийгээд доторх character утгыг авах гэж байна гэсэн үг. Тэгээ одоо үзэх юм бол одоо би хамгийн ихний энэ сум маань шар сум харж байгаа бол энд байна. Одоо энэ 13 дахь мөрөн дээр. Тэгээ би loop одоо 101 108 гэж байна. 109 111 101 мэг гэдэг маань үүндээ H гэсэн үсэг. Одоо ASCII намраар бол 108 гэдэг маань E дараа нь L үсэг маань одоо энэ L одоо энэ 32 гэдэг маань бол space баг шиг байна. Энд бол L одоо би энэ pointer-ыг би printf-ийнхаа дараа нь бичээ. Тийм бол одоо арай зүг болно. Сая жоон толгоор хэлсэн. Яа тэгэхээр би сая энэ дараагийн руугаа нэмээд одоо pointer address саяыг нэмжин гэсэн үг. Дараагийн address саяыг би төвлөд нэмсэн учраас би сая E үсгийг харсан. Тэгэхээр би одоо энэ доор нь одоо picted printed дараа нь нэмнэ гэсэн үг. Одоо би энэ step over гэдэг одоо энэ одоо миний програм энэ дээрээ зогссон байгаа. Эхлээд 72 гэж байна. 72 гэдэг нь энэ H үсэг. Дараа нь нэг яваад буцаад ирсэн. Дараа нь 101 гэдэг нь болохоор E үсэг байх нь. Дараа нь L гэдэг нь 2 удаа ижлэгэн тоо гарч ирнэ гэсэн үг. Одоо бид нэр яаж аа. L үсэг маань 108. Дахиад hello гэдэг дахиад L үсэг байгаа. Ангууд дахиад 108. Одоо бид нэр яг үсгүүдийг авч яана гэсэн үг. Ерөө би энэ new гэдгийн хооронд одоо C гэж сочих character dereference гэдэг character. Тэгэд би одоо энийг би алхамаар үзүүлмээр байгаач би pointer одоо эндээ доор нь эндээ pointer-ыг тэгээд параметр ажиллаач. Oopsie do parameter break. Би сая алдсан харсан. Яасан бэ гэсэн чинь би энд dereference хийв байна. While loop маань. Тэгээд parameter crash. Бид нэр энэ дээр бас dereference хийх хэрэгтэй. Буцаж dereference хийгээд тэр маань 0 биш вэ гэсэн үг. Одоо энэ 0 byte биш байх юм бол loop маань үргэлжлээ. Тэгээд бид нэр энэ hello world-ийн 11 тэр хүртэл явна гэсэн үг. Одоо харах юм бол би H E L O E одоо бид нэр нэмж байгаа. Одоо deg тэр болгонд энэ deg гэдэг маань нэгээр нэмэгдээд байгаа гэсэн үг. 1 үсэг, 2 үсэг, 3 үсэг, 4 үсэг. Ерөнхийдөө бол бидний string length гэдэг function маань одоо дуусчлаа. Одоо би параметр ажлаа дуусгаад харъя. Энэ printf гэдэг бол бид нарт хэрэггүй. Length тэгээд pointer Oopsie do length нөө аргагүй. Яг би энэ length гэдэг паст хамартчихсан байна. Эхний string бол my character-аараа тэгээд дараагийн формат u гэдэг маань length тэдний шиг үсэг тэмдэгтэй байна. Hello world 11 тэмдэгттэй гэж байна. Одоо length. Одоо энд бол 0 byte-ыг оруулааг байна. Хэрвээ чи энд 0 byte-ыг оруулъя гэх юм бол маш энгийн. Одоо чи юу гэх юм мэдчихэж байгаа гэж наа чиний string length маань. Length дээр чи нэг нэмэл 0 byte-ыг одоо нийт хэдэн байт одоо энэ бол хэдэн байт хэмжээтэй гэдэг функшн бол биш. Хэрвээ хэдэн байт гэдэг хэмжээг би мэдэх хүсэж байгаа тийм функшн бичсэн бол би энд бол нэмэх нэг гэдэг 0 байт матын хүртэл оруулаад тоолно. Энд болохоор string length гэдэг функшн учраас би бол зөвхөн 0 байт нь оруулахгүйгээр энэ тэмдэгтүүдийн тоог л би бол мэдхийг хүссэн. Тэгээд бидний одоо string length одоо бид нар бол өөрсдөө string length функшн бичсэн. Гэхдээ би чи параметр бичих болгоно юуныг дахин бичмээргүй байгаа. Энэ маш энгийн функшн. Тийм учраас би энд яагаад стандарт гэж нэрлсэн нь одоо ойлгомжтой болно. Чи C string одоо би include C string гэдэг одоо юу гэж байна. Хуучин одоо C эртний C++-ийн хэлнээс өмнө байсан C гэсэн үг. Тэрний string гэдэг одоо header file одоо include хийгээд
strlen function. Энэ function маань одоо яг саяхтай адил яг бидний бичсэн зүйлийг одоо хийж байгаа гэсэн үг. Hello world 11 тэмдэгттэй. Хэрэв чи үүнийг include хийхгүйгээр comment болгочихъя. Тэгэх юм бол одоо compiler маань гомдлно. Hey, strlen is undefined гэж байна. Хэрэв debug bold failed in compile хийж чадсангүй. Яагаад гэвэл strlen гэдэг маань undefined олдсонгүй. Энийг би бод мэдэхгүй байна гэж. Тэнгүүд include-н дээр чи одоо C string энэ бол стандарт C-ийн стандарт функшнуудыг бас нэг C string гэх юм бол чи одоо яг энэ character array-нуудыг хуучин бол C++ дээр бол одоо string data type гэж байгаа. Энэ C++ дээр одоо шууд чи std string std гэдэг нь C++-ийн одоо namespace. Тэгээ чи энд бол my str гэсэн hello world энэ бол маш энгийн. Гэтэ энэ бол одоохондоо заагаагүй. Яг тэр би үүний заагаас өмнө та нарт object oriented programming гэдэг заах хэрэгтэй болно. C++ маань object oriented programming одоо бичих зориулагдсан. Энэ C string одоо энэ string C++-ийн string гэдэг function маань одоо энэ бол class би нэг f12 гэж буцаад явах юм бол type basic string гарах юм бол чинь class гарч байгаа basic string class. Яг одоохондоо чи class гэдэг зүйл одоо structure гэдэг data type-уудыг одоохондоо үзээгүй байгаа учраас би энэ хичээл дээр бол одоо шууд би түрүүний хиндээсэн C++-ийг зааж байгаа бол буруу гэж түүний яагаад гэдэг нь одоо чи хараад ойлгож байгаа. Яагаад тэгэхээр C++-ийн string гэдэг зүйлийг яагаад чи ямар учраар ажиллаж мэдэхгүй ингээд шууд заагаад хэлдэг. Энэ маань арталт нь юу гэж хүмүүс ойлгодоггүй. Энэ нь яаж чадна ямар учиртай юм. Хэрэв чи одоо үүнийг байхгүйгээр C string гэх юм бол чи сая энэ бол маш энгийн юм байна гэдгийг чи сая харсан. String гэдэг function бол одоо яг бидний түрүүний бичсэн Ctrl Z одоо яг энэ string яг энэ function-тай ижлэхэн зүйлийг хийж байгаа. Гэхдээ үүнийг бол арай хурднаар хийж байгаа гэж найдаж байна. Миний энэ хийснээс бол магадгүй яг адилхан ч гэж магадгүй. Тэгээд тэрнийг одоохондоо үзмээр байна. Энийг бол assembly language дээр бол адил тийм бичсэн байгаа ах та бараг тийж бол найдаж байна. Тэгээд энэ string-ийг бидний бичихтэй бол яг үндэ бол хийж байгаа зүйл нь бол яг ижлэхэн энгийн C string гэж оруулаад чирээ ямар нэгэн character length одоо string хуучин бол энийг бол одоо character string гэж одоо ярина. Хуучин бол C++ байхгүй үед бол character гэдэг одоо C хэл дээр бол ингэж string-ийг бичдэг байсан. Үсгдэг. Тэгээд тоолохдоо бол strlen гэдэг одоо энэ function бол чи ирээдүйд ч гэсэн бас энийг маш их ашиглах болно. Тэгээд C-ийн бусад дараагийн function-уудыг бол дараагийн хичээлээр би concatenation тэгээд илүү сонирхолтой зүйлс рүү ороход memory. За тэгээд үүгээр өнөөдөр хичээлийг дууслаа. Хичээлийг үзсэн баярлалаа. Баяртай. Тэгээд комент хийх мартаа.